манай хүүхэд шивэдэд 3 жил 2 сартаа шивэдэд яваад тэгээд ингээд 4 хүрээд бууж исэн. Тэгээд нисгээс шууд наашаа ирээд ганц замд явсан юм нь юу вэ гэхээр энэ Монголд яг мод байдгүй юм байж ирсэн шүү. Тэр чин тэр чигээрээ ногоо юм донд байсаар байгаад ирсэн хүн тэгээд энэ зам талбайгаараа явж үзээд ингээд явхад чинь энэ зам нь ямар хэцүү юм бэ би бүдэрч унах гээд байна гэд. Тэгэл ерөөсөө бидний амьдралын чанар ямар байгааг тэр 4 настай хүн шууд дүгнчихэж байгаа. Гэр бүлэрээ хамтарч энэ одоо нөгөө өөрийнхөө орчныг сайжруулах, амьдрах агаараа өөрчлөе. Мөн цаашдаа өөрөө хүнсний экологийн эрүүл бүтээгдэхүүн одоо хэрэгэлдэг бай, иддэг бай, түүнийгээ өөрийгөө ургуулж үржүүлж чаддаг бай гэж одоо хүсэж мөрөөдөж байгаа тэр гэр бүлүүдийг бид одоо цуглуулж байгаа. Тийм одоо танай нэтгүүлгээр дамжаач ч гэсэн бас одоо гэр бүлүүдийг бид бас бидний үйлсэд нэгдээд хамтдаа их үйлсийг хийе гэж уриалан дуутахыг хүсэж байна. Гэр бүлэрээ мод төрхийн яг ач холбогдол нь юу вэ? Яагаад гэхээр хүүхдийг багаас нь хөдөлмөрт одоо дуртай болгоно гэдэг бол ер нь хэлж барахгүй тэр бүтээл гайхамшиг. Одоо нийт мод үржүүлэх аж ахуй хийгээд нийт 11 жил болсон байна. Өөрийнхөө энэ мод үржүүлэх аж ахуйг хийдэг тэр газар дээрээ төшөглөөд хөдөлмөр өдрийн төслөн байгуулах гэдэг. Тэнд нэг 50 гэр бүл, тэнд нэг 50 гэр бүл ингээд үржүүлээд одоо улсынхаа хэмжээнд тэр бом модныг одоо ажилд хүчин зүтгэнэ гэсэн үг шүү дээ. Мод тарч Монголоо сайхан амьдарцгаая. Ер нь бол нөгөө ажлыг өөрөө би дурлаж хийх дуртай. За сайн байна. За сайн байна. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. За хоёулаа яагаад энэ River Garden-д уулзж байгаа вэ? River Garden-тай холбоотой миний амьдралд их гоё түүх зөндөө олон байдаг. Тийм болохоор илүү түүх байдаг, дурсамж байдаг учраас тэр гоё дурсамжуудаас хуваалцъя гэж бодоод тэгээд таныгаа энд дуудлаа. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. За ингээд баялаг бүтээгч нэвтрүүлгийн шинэ дугаарыг хэлж байна. Өнөөдрийн дугаарын зочноор бэлэг бодруулагч Төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч Үйлсийн алтан хэлэх компани үүсгэн байгуулагч баялаг бүтээгч Энхүү ядагтай оролцож байна. River Garden Монголын номер 1 ногоо хотхон гэдэг. Тэгээд энэ хотхонд одоо би 2012-аас 16 оны хооронд яг хотхны ногоон байгууламжийг одоо жижиг энэ навчт мод бутны ногоон байгууламжийг хийж исэн. Тэгээд нөгөө анх Шагнал сүрэн захирлынхаа нөгөө Монгол тэмүүлэл гэдэг өглөөний хөтөлбөртийг би хамрагддаг байсан. Тэгээд энэ мод бутууд тарж байгаа юм үйл ажиллагаа хийж байгаа гэсэн чинь хөө ямар гоё юм хийж байгаа юм байлуу энэ River Garden дээр бид нэр ингээд номер 1 ногоон хотхон болох зорилготой ингээд ногоон байгууламжийн ажил гүйцэтгэж байгаа гэдэг. Тэгээд анх энтэйгээ ирж гэрээ байгуулад тэгээд 12 онд анхныхаа гэрээг хувь хүний одоо гэрээ байгуулж исэн бол эргэн инфо эргэж хийж исэн бол 13 14 оны үеэр Үйлсийн алтан хэлхээ компанид болж өргөжөөд тэгээд яг энд хийжсэн. Тийм болохоор энэ миний нөгөө хамгийн анхны түүхтэй холбоотой. Тэгээ нөгөө бодол биелэлээ олсон газар тий. Тэгээд яг бүх зүйл нь нэг дорой байна гэдэг. Одоо энэ жижиг мод бутууд бол дандаа бүгдээрээ миний тарьсан бутнууд байгаа. 2012-оос 16 оны дуустал River Garden номингийн цэцэгүн хотхон тэгээ мөн Times Square эхлэлийг ингээд 4 жилийн туршид хийж явсан. Мөн тэр хоорондоо Zag Construction-ы Хэмэр хотхон хэд хэдэн том одоо цэцэрлэгт хүрээлэнгийн төслүүд рүү бол орсон байгаа. Тийм энэ Үйлсийн хараа пайз хийж шүү дээ. Үйлсийн алтан хэлхээ компани гэсэн. Тэгээ River Garden хотхон гэсэн тий 2013 он гэсэн ингээ шошго пайзны хүртэл байж байгаа байхгүй тий. Энэ өөрсдөд нь мод тарсан мод бүгдээ шошго пайзтай юу гэ зарим нь. Ерөнхийдөө бол бид нэр шошгочуулаад пайзчуулаад ингэж явсан. Одоо энэ миний одоо бүгдийн тарсан байгаа шүү дээ. Тарсан тий. Тэгээ эн чинь ингээд нөгөө жимсийн модод бас энэгээр бид нар ихэндээ мэдхгүй маш их таарсан. Тэгээд хүүхдүүд ингээд нөгөө жимсээ төгөөд аваад байдаг. Тэгээ тийшээ тойрсон ногоон нуур байгаа.
Тэр нуурны эргэн тойронд бас ингэ бидний тавьчихсан моднууд байгаа тийм. Тэр олон байдаг бол маш их гоё болдог. Энэгээр бол одоо дандаа өхрийн нүдний сайхан бутнууд байна. Ингээд наашлаад энэ том төгөл бол тэр чигээр сайхан нохоо овшууны төгөл байна. Тэгээ энд сайхан бургасууд байна. Энд сөөгөн хус байна. Тийм мойл байна, өрөл байна. Тэр модтой чи юу нэ? Тэр бас өхрийн нүднүүд. Өхрийн нүднүүд тий. Өхрийн нүдэндээ аль болохоор ингэ жоохон нүмер дагаж тарьсан. Ер нь хичнээн төлөвлөж явсан мод байгаа энд. Энд одоо шийдвэл 7 нь байгаа, тэргээр тошлоонууд байгаа, өхрийн нүд байгаа. Ер нь бол энд 7-8 төрлийн мод байгаа. Одоо энэ байгаа моднууд нь танахаас авсан гэсэн үг. Одоо өндөр энэ том бол биш. Том бол амьд газар ингээд компани тарьж ирсэн. Яг энэ доотлын жижиг мод бутууд, энэ жижиг гацуур мацуур ч гэдэг юм уу те. Одоо энэ жижиг гацрууд нэг гэсэн үг үү те. Тийм энэ жижиг гацрууд гэсэн үг. Тийм одоо энэ жижиг тэхийн шээгмэг байна. Тэгэхээр цаашлаад ингээд голтбоор агчээд одоо шийдэл энэ том агчнууд бол яг адилхан энтэй адилхан тарьсан хэрнээ ийм нөө зэрлэгээр нь өөрөө нуруулчих учраас ийм том болчихж байгаа байхгүй. Эдгээр чинь бол нөгөө тайраад хэлбэржүүлээд байгаа учраас жижиг чигээрээ байгаад байдаг. Одоо 100 гой ногоорчдөг үү? 100 гой ногоорчин битэн ногоон болчихно. Хашлага болчихж байгаа байхгүй. Тэгээд одоо нөгөө тариад нөгөө тухайн үедээ болохоор дандаа гэрээтэй. Тэгээд 1 жил 2 жил арчлах гэрээтэй гэрээнэдээ байгуулсан. Одоо бол эдгээр нөгөө бүгдээрээ сөөхөн авчихсан. Биднээс хүлээгээд авчихсан. Өөрсдөө хангалттай модтой ургуулад явж байгаа болсон. Тийм болсон. Гэрээд өгнөгдсөн гэсэн үг л дээ. Тэг яг одоо энэ хотхон бол одоо River Garden бол гоё хотхон байна. Үнэхээр сайхан одоо цэцэрлэгжүүлэлтийн асуудлыг сайхан шийдсэн гоё хотхон байна. Нөгөө одоо нэг нийслэл чинь маш олон орон сууцны хотхонд баригдаж байгаа шүү дээ. Тийм чинь цэцэрлэгжүүлэлтээ шийдэх нь байтугай хүүхэд ямар сургууль цэцэрлэг өгөх нь тодорхойгүй. Яг үнэ. Машина гараж тавих гараж байхгүй. Зөвхөн ингээл нэг объект бариад тэрнээс нэг ашиг олоод өгчөөл явчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо энэ хотын захиргаа бас анхаармаар л байгаа. Энэ хойштоо энэ орон сууцны барих барилгачлалтын дээр бол ингээд цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжуудыг тэр чинь шийдэж өгмөр байгаа байхгүй юу? Тий яг үнэ. Тэр бас даваасрах маань төлөвлөлтөд хэлжсэн. Зөвхөн цэцэрлэгжүүлэлт орох гэж л нэгдүгээр хороолоос очиж зэсэг төрүүлэн орох гэж тэнд одоо төвжирэн барин те энэ тус зарцуулан барин тэнд очиж нэг хэдэн цаг агаалт байх гэж хэдэн цаг гоё зэрэгтэй өнгөрөх гэж тэнд очих биш дүүрэг болгон дээр цэцэрлэгжүүлэлтийг хийгээд өгөөч. Энэ хотхон дотор нь яг энэ River Garden шиг хийгээд өгөөч гэдэг асуудал одоо өнөөдөр айгүй чухал байна те. Маш чухал. Тэр хүмүүдний хүрээнд гэсэн энийг шийдэж явчих. Ерөөсөө энийг давхар шийдээд явчмаар байгаа байхгүй те. Монголчуудад нэг том философи байдаг шүү дээ. Хоёулаа мод тарий. Энэ мод хэр сайн ургаж байгаагаараа хоёулаа ямар явж байгаа шийдий гэд. Монголчууд өөрөө энэ ухааныг өөрөө бодол сэтгэлийг өөрөө өвлөгтэй хүртэл ингээд ягтлаад өгчилсэн байхгүй юу? Тэгэхээр бид нар ингээд тал талд өөрөө би мод тарьж байгаа хүмүүстэй хэлдэг шүү дээ. Яг энэ модны хажууд тарихдаа та нар амьдралын стрессийг битгий бодоорой, бухимдлыг битгий одоо бодоорой тий. Монголчууд маань энэ тэр бүм мод тарих үрээндээ та нар ч гэсэн бас дандаа сайн сайхан зүйлийг миний өөрийн амьдралын үйл явцанд ургаж байгаа, миний хүсэл мөрөөдөл ургаж байгаа гэдэг үүднээсээ тарих юм бол энэ мод чинь сайхан ургана. Сайхан ургаж тэр мод үнэлэгдэж дараа нь өртөг зоосыг танд авчрах үйл явц бий болно. Тийм болохоор ерөөсөө энийг тариад нэг баахан мөнгө олъё гэдэг нөгөө хятадаас энэ бараа авчраад бараагаа зараад мөнгө олж байгаа үйл явц өөр биш байхгүй юу. Тэг үүний чинь цаана асар их үнцэнтэй үйл явц болж байгаа. Таны бодол итгэл үнэмшил ургаж байгаа гэд. Тэг би бас нэг сонин өөрийнх нь судалгаан дээрээс нэг олсон зүйлийг хэлье. Яг Шведэд намайг 3 жил орчим одоо амьдарч явах хугацаанд 1 жил ингээд Шведийн айн 70-80% шатсан. Тэгээд Австрали хичнээн шатав те дахиад энэ Сибирь яга шатчихв. Тэгээд тэгэхэд ингээд нөгөө бяцлагаад ингээд бодоо шинжээд үзэхээр өөрөө юу гэж нэхэр байгаль өөрийгөө цэвэрлж байгаа гэсэн байхгүй. Тэгээ яаж цэвэрлж байгаа гэсэн чинь өөрөө мод өөрөө бидний бодлыг давхад ургуулцдаг. Хүний хүсэл шунал гэдэг зүйлийг аваад ургуулцдаг. Тэгээ тэр зүйлийг өөрөө шороо өөртөө шингээж байгаасаа гадна бидний энэ бодол сэтгэлийн эрчмийг хүртэл өөрөө шингээгээд тэгээд бүр дийлдэхэ болоод ирэхээр байгаль өөрийгөө ариусгаж цэвэрлж шатааж байгаа. Тэгэхээр бид өөрснөө тэр бүм мод тарьж ийн гэдэг нэг баахан мөнгө гэд бодоод баахан хүсэл шунал ургуулцдаг. Тэгээ дараа нөгөө тарьсан мод маань магадгүй ингээд эрсдэх тийм байгаланд авчгүй хүчин зүйл ургуулах нөхцөлч бид нэр өөртөө үүсгэж болохгүй шүү дээ. Тэгэхээр бид нэр өөрөө нөгөө л дахин хилээд байгаагийн учир шалтгаан та юу бодож ин түүнийхээ бүтээл шүү. Тэгээ тэрнийхээ эхнээс нь бодож ойлгож энэ мод ногоотойгоо харилцаарай. Өөрөө чинь хүнсээр ходоодоор даваад орж байгаа энэ хүнс гэдэг зүйл чинь өөрөө бидний хүсэл сонирхлын золиос болж тэр ямар нэгэн өндөр үр шиг ургуулах химийн бордооны золиос өөрөө битгий болоорой. Эрүүл мэндээрээ хайрлаарай, хамгаалаарай. Тэгээ ерөнхийлөгч минь улс их орны тэргүүнүүд минь яг энэ үйл явц руу бас ард түмний чиглүүлж өгөөсэй гэж хүсэж байна.
тарьж, ургуулж, арчилна гэдэг нь маш хүнд ажил. Тэгээд тэнд бол чухал юм гэж байхгүй, бүх юм чухал. Чухал байгаа. Чухалгүй юм гэж байхгүй те бүгд чухал байгаа. Бүгд чухал байгаа. Тэгэхээр энэ чинь ингээд маш хүнд хүчээр ажил юм шиг байна л да. Тэр мод тарин тэгээ модыг бол хөлөгдөж болдгоо гэдэг байгаа байхгүй. Тий. Хөлөгдөх юм бол шууд өвчдөг. Тий. Тийм учраас тэр нэг жоохон өвчг арчилдаг. Ингэж ярьж байгаа юм л да. Тэгэхээр таны моднууд бас одоо тарихад тийм хүндэл учирж их хүнд хэцүүг мэдэрч ирсэн үү? Ер нь бол нөгөө ажлыг өөрөө би дурлаж хийх дуртай. Өөрөө би мод тарихаас өмнө цэцэг тариад 10 жил болсон байсан. Гэртээ тасгааны цэцэг тариад тийм. Тэгээ цэцэг тариад ерөнхийдөө бол нөгөө өөр цэцэг ингээд миний энэ болон тарьсан цэцэг нэг өөр нарны тусгалаас шал өөр. Би энд суугаад бясалгал хийдэг байхад нэг өөр тэнд одоо суусан цэцэг маань ингээд нөгөө бурхны тарин мантраа хөгжим сонсоод ургаж байгаа цэцэг нэг өөр, нартай байгаа цэцэг нэг өөр гэд ингээд нөгөө олон янзын төлөв байдлаар ингээд ургамал яг адилхан тарьсан ургамал өөр ургадаг гэдэг наалт. Тэр бол зүгээр сонирхлоор тарьдаг байсан юм байна. Тэгээд нөгөө ханимаа намайг ингээд нөгөө гэрт явахын аргагүй цэцэг байдаг байсан учраас наатахаа бизнес олгооч ерөөсөө ингээд нөгөө соёолжийн баахан цэцгийг авчираад гэртээ тавил ингээд нөгөө ургуулаад ингээд нөгөө манай бүр хөшиг хаагдахгүй болтлоо их цэцэг ургацсан ингээд нөгөө бүр том болоод ургачих. За тэгээ бизнес олгосноо. Нөхрийнхээ эсрэг бизнес олгосноо. Тэгээ бизнес олгоод амхандаа тэр мод үржүүл яаж байгааг анх би болгосон. Тэр нөгөө шуун фабрик гэнэ үү? Шуун фабрикт тийм. Би 2009 оноос хойш ер нь бол яг шуун фабрик дээр хүлэмжийн аж ахуй байгуулъя гээд тухайн үед бол нөгөө өнхөд аж ахуйн яамны хөнгөлтэй зээлэр 15 хүлэмж аваад тийм. Тэгээд яг 10 хүлэмжийн газар дээр байршуулад тэн дээрээ анх модны үр тарьж эхэлсэн. Хайлас модны үр. Мөн тэгээд бас нарийн ногоод тарьж эхлээд. Тэгээд яг 10 оноос 12 оны хооронд хүртэл бол нөгөө яг дандаа үрээр үржүүлээд жижигхэн тарьцаар үржүүлж явж байгаад тэгээд сүүлд нь тэр үйл явцаа бид нэр гадагшаа ерөөсөө хүсэн үсээгүй л нөгөө борлуулах үйл ажиллагаа хийж байгаа. Тэгээд энэ зүйл маань өөрөө яг хотод бол нөгөө модыг нэг сайн одоо үнэлгүй байлж цэцэрлэгт хүрээлэн ч гэдэг юм ногоон баялаг нь ийм үн цэнтэй юм ногоон байгууламж өөрөө бидний амьдралыг тав тухтай байлгадаг гэдгийг тэр болгоно их сайн үнэлдэггүй байсан. Тэгээ яг тэр үеэс эхлээд 12 оноос хойш энэ River Garden дээр ногоон байгууламжийн ажил хийж эхлээд илүү нөгөө модоо ойлгодог. Миний хийж байгаа ажлын үнц нь өөрөө энэ юм байна. Ер нь бол өөрийнхөө хүнсийг модыг энэ байгалыг мөнгө гэж бити хараасаа гэж би өөрөө хүсдэг. Үүний цаана ажиллаад хөдөлмөрлөл бидний хөлбөрийн ам чимд мөнгөөр үнэлэгдэх нь зөөлшгүй үнэн. Тийм үү? Гэтэл түүний чинь цаана бидний өөрсдийн өөрөө итгэл сэтгэл бодол итгэл үнэмшил энэ давхар ургаа явж байдаг. Мод үржүүлэг гэдэг нь өөрөө юу юм? Энийг хэрхэн яаж цааш нь авч явах вэ? Яаж олон төрлийн мод бутыг тарьж ургуулах вэ гэдэг зүйлийг өөрөө судлаад жижигхэн ном тохиомлууд авч байгаа. Сүүл рүүгээ нөгөө Улаанбаатар хотод байдаг ерөнхийдөө бүх агрономчдоор явж танилцсан. Тэгээд нөгөө туршлага судлаад энэ мод үржүүлэг гэж юу юм? Ер нь модны ертөнц гэж юу юм ингээл одоо нэвтрүүлэг үзвэл намайг танихгүй агрономчд их ховор байгаа. Тэгэж нөгөө хүмүүсээс ингээд нөгөө судлаад, суралцаад, олж таниад ингээд зөвлөгөө аваад явхад агрономчд бол хэлжсэн. Чи үнэхээр энэ модонд үнэхээр дуртай юм аа. Ингээд ямиг ингэж сонирхож, ингэж судалж, ингэж хийдэг хүн ер нь их ховор шүү гэд ингээд зөвлөгөө хийх дуртай. Одоо нөгөө дээр авсан баяр хичээс хүртэл би очиж зөвлөгөө авч байсан. Тэгээд ерөнхийдөө бол миний амьдралын 20 гаруй жил мод бут цэцэг ногоотой одоо харилцан бүрэн одоо шүтэлцэж өнгөрсөн байна. Тэгээд миний хань их нөлөөсөн. Тэгээд ханыгаан тухай заавал ярих хэрэгтэй. Миний ханыг бол Инхбатар гэдэг Улаанбаатар хотын унгай иргэн байгаа. Тэгээд би өөрөө төгс курстэй буюу 98 он тантайгаа танилцаад 3 хүүхдийн ээж болсон байна бид хоёр. Гэр бүл тавлаа. Том охин маань бол тустай гарсан. Тийм. Гэр бүлээ хайрлах, эхнэрээ хайрлах тийм ээ. Энэ хүнийг нэг хүсэл мөрөөдлөөр нь амьдруулах тийм ээ. Энэ хүний юу хүсэж байгаа? Би энэ хүнийг хий гэсэн энэ сайхан мод тарих, энэ сайхан үндэстэн яагаад оролцож болдгоо юм? Заавал энийг бид нар бизнес гэхээсээ илүү ад жаргалж яагаад харж болдгоо юм гэдэг үүднээс л би дэмжиж эхэлсэн. Тэгээ тэр маань ч гэсэн надад зөв санагдсан.
Гэр бүлээр мод тарихын яг ажлууд нь юу вэ? Гэр бүлэрээ одоо нөгөө нэг ажлын үн цэнийг мэдж байгаа. Тэгээд тэр баялаг бүтээхийн үн цэнийг мэдж байгаа. Миний хийсэн ажлын өөрөө газар дээр хөрсөн дээр буугаад тэгээд энэ их үн цэнийг бүтээж байгаа гэдэг үйл явцыг нэгдүгээр ойлгож байгаа. Хантайгаа, хүүхдүүдтэйгээ, гэр бүлтэйгээ харилцаад эхлэхээр нөгөө миний хийж байгаа ажлыг хүүхд нь өөрөө ойлгодог. Миний тарьж байгаа жижиг үрийг, миний тарьж байгаа жижиг ногоог үр маань өөрөө хүүхдүүд маань өөрөө суулгаад тэгээд түүнийхээ үр шимийг гаргаад идээд ингэж явж байгаа нь бидний гэр бүлийг хамгийн их ойлголцуулдаг нөхцөл байсан баг. Баяа ингээд нөгөө мод тариад хамт ажиллаад энэ хүн чинь юм хийхээр ядардсан биш дээ. Энэ хүн чинь бас үлсдэм биш дээ. Тэгээ энэ хүн чинь ийм хүсэл зорилготой, ийм юм бодож явдаг байсан хүн юм байна гэдгийг тэргээр дамжуулж одоо ярилцаж мэдж байгаа байхгүй. Түүнээс ш яг гэртээ одоо ингээл ерөнхийдөө залуучуудыг харахаар би ураас хүүхдээс ахилуулахаар ингээл нэг гэрийн гадаа нэг тоглоомын талбай дээр нэг цементэн дээр очивол хүүхдүүдэд жоохон тоглуулж байгаа байхгүй. Тэгээд тэр хооронд чинь ямар ч яриа болохгүй. За том одоо болчлоо гэж бодоход том хүүхдүүдтэй гэх юм бол жишээлбэл нэг найз нөхдөөрөө эсвэл албан байгууллагаараа уул руу гараад ингээл хүүхдүүд нь ангаараа зугаалаад явцдаг гэхээс илүү гэр бүлэрээ ингээ за нэг 107 хоног нөө хөдөөл гарч байгаа ах. Тий түүнээс ишээ ингээд гэр бүлэрээ яг тэгж ярилцах. Тэгээд хамгийн гол нэг чөлөө цагийг зөв өнгөрүүлэх ингээд байгаа нь хамгийн гол нь хоорондоо ярилцах цаг айгүйх гарч байгаа байхгүй. Одоо иймэрхүү хөдөлмөрөөр дамжуулж ингэж нөгөө ярилцаж ээж аавыгаа мэдэрч ээж аав нь эргээд хүүхдээ сонсох ийм боломж бол нэг юм тэр болгон яг одоо өнөөгийн бид нарын амьдралд нэг тохиолдоод таххааргүй айгүй хомс болцсон гэж юу н бодож байгаа. Монголчууд бол нөгөө хүүхдээ үлгэрлэж сургадаг гэж ярьдаг шүү дээ тийм. Үлгэрлээд ингэж сурахаар хүүхдүүд нь өөрөө хавар намартаа өөрийнхөө тарьсан ногоог аваад идэж чадчихжээ. Миний тарьсан модны үр энэ том бол ургаад тэгээ мөн цаашлаад энэ том хотгоны ногоон байгууламжийг ингээд гоё бүрдүүлж ийн гэдэг бол миний хүүхдүүдэд өгсөн маш том үн цэнтэй одоо амьдралын тусламж, мөн түүх, сургамж байдаг учраас энэ үйл явцыг хүмүүст таниулах юмсан гэдэг үүднээсээ өөрийнхөө энэ мод үржүүлэх аж ахуйг хийдэг тэр газар дээрээ түшиглээд хөдөлмөр өдрийн туслан байгуулах гэдэг. Гадаадын маш олон улсад хөдөлмөр өдрийн туслан гэж сайхан туслан байдсан байна. Манай Монгол шуучин байсан шүү дээ, тийм. Тэгэхээр энийг одоо дахиж сэргээх гээд байгаа юм байна. Тэгээ энийг танаа гэр бүл ингээд санаачлаад хийж байгаа юм байна. Энэ чинь одоо үнэхээр одоо бахархаж байна. Гадны туршаас харсан байхгүй би өөрөө. Хүмүүс бүгдээрээ нэгдээд юм хийж болох юм байна. Тэгээд одоо нөгөө тухайн хороо коммуны дунд ингээд нэг тэр 50-60 айлын газрууд ингээд ойр ойрхон байж идэг. Тэгээд тэр ойр ойрхон газруудаа хүмүүс нь очиод хүүхдүүдтэйгээ очиод ингээд нөгөө хүүхдүүд нь гадуур нь тоглоод гүйж идэг. Тийм тоглоомын тавтан бол бүх юм нь бэлэн. Хөгшчүүл нь очиод нөгөө хүүхдүүдийнхээ ээж аавтай 3 үе очсон байгаа хгүй тэн дээр. Тэгээд нөгөө хүүхэн жижигхэн өөрийнхөө талбай дээр ажиллаад тэгээд дундаа нийлж байгаа суугаад нөгөө кофегоо уугаал би үнэхээр бүр ямар гоё юм бэ. Би яг энийг очиж их орондоо хий гэж гарсан байна. Бүр атаархсан байж. Үнэхээр атаарч байгаа юм шиг. Хүүхдүүдтэйгээ хамтдаа зааж өгөөд хамтдаа инээлтэй тоглоод яг манайх бол ингээд яг тэгдэг байхгүй нөө хамаатнуудаараа нийлээд гэр бүлээрээ нийлээд яг ингээд өөртөөхөө гэр бүлийн модыг тарьдаг байхгүй юу хашин дотроо. За энэ дараа жил хэрсээ ургасан байна. За хэний гэр бүлийн мод хамгийн гоё ургасан байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү дөө ийм хамтдаа аюу сонирхолтой байдлаар хүүхдүүдтэйгээ тоглох боломжтой, ажиллах боломжтой, тийм цагийг өнгөрөөх боломжтой. Тэгээд хөдөлмөр өдрийн туслан маань болохоор ингээд нөгөө нэг аюу ая тухтай байхаа үүднээс одоо тэмдээ ингээд сайхан амралтын байртай хоолсондоо хийгээд идэх боломжтой. Тэгээд ганцхан модтой тийм хүүхдийн тоглоомын талбайтай ганцхан мод тарих биш бид нэр хүнсний ногоо, нарийн ногоо, жимсний моднууд гэх мэт маш олон зүйлсүүдийг бас одоо нэг хамтдаа хийж байгаа хүмүүсийнхаа санал хүсэлтээр жил болгон ингээд нөгөө нэг өөрчилж тарих бас боломжтой. Одоо энэ хөдөлмөр өдрийн туслан бий байгуулахын тулд сүүлийн 3 жилийн туршид 30 гаруй мянган мод одоо нөгөө газраасаа суллаад газраа сулчихсан маань 11 жил гаруй ингээд дандаа модтой байсан учраас тэр завсар зурдчин бол нөгөө зэрлэг их байгаа. Тэгээд нөгөө газрын хөрсний боловсруул дахин хийгдэх шаардлагатай байгаа учраас сүүлийн 3 жилийн туршид би ямар ч нэмэлт мод тариагүй бүх тарьсан модоо султгаж гаргаж авч тэрийг худалдаанд гаргаад тэгээд одоо бол газраа сулалцсан байгаа юм би. Сүүлийн үеийн эцэг хийх үедэд бол одоо маш том проблем болсон шүү дээ. Гар утснаас нь яаж холдох байх вэ? Компьютер тоглоомоос нь яаж авах холдуулах уу гэд тэ. Тэгэхээр танай гэр бүлийн хувьд энийг бол одоо үнцээр нь бараг өөрчилж яана л та тий. Мод тарьж хашаандаа сайхан амьдрах, мод тарьж хотхондоо сайхан амьдрах тий гэдэг юм уу тий. Тэгэхээр залуу үедээ юу ч хэлэх үү? Бас ээж аав нарт юу зөвлөх үү?
Ерөнхийдөө яг магадгүй хүн болгонд өөрөөр сонголтууд байгаа шүү дээ. Заавал манай хөтөлбөрийг сонгох албагүй. Тэгсэн хэдий ч гэсэндээ та бүхний хүүхдээ ядаж амралтынхаа нэг өдрийг зарцуулаад тэр хүүхдийг сонсоод бүгдээрээ утсаа гэртээ үлдээгээд зүгээр одоо нөгөө нэг ээж айгуух завгүй ажиллаж байгаа учраас ингээд нөгөө хаа нэг амралтын өдөр таарахаар ээж заримдаа утсаа гэртээ үлдээгээд мартаа гараад ирдэг. Яа тэр өдөр бол тэгэл 3 хүүхэд бол бөөнж арах юм шүү дээ. Ашгүй ээж утсаа гэртээ үлдээсэн гэл тэрэн шиг бүгд зориудаар утсаа гэртээ үлдээгээд тэгээ ингээд хүүхдүүдтэйгээ цаг гаргаад байгальд гараад гүйлгэх тэр хүүхдүүд ингээд гүүгээд хөөцөлдөгч тоглоод ингээд хүүхдүүдийг л айгүй сайн сонсдог хүн болоосай л гэж айгүй хүсэж байна. Гэхдээ ер нь энэ бол маш зөв ажил. Яагаад тэгэхээр хүүхдийг багаас нь хөдөлмөрт одоо дуртай болгоно гэдэг бол ер нь хэлж барахгүй тэр бүтээл гайхамшиг. Тэрэнд бол би маш их талархалтай байгаа. Өнөөдөр би юу хийлээ? За би өнөөдөр 2 моц болгосон бол би маргааш 3-ыг болгоно ч гэдэг юм аа. Миний өчигдрийн уссан өвөрцөн өнөөдрөөс хөөр хөнгөтэй болсон байсан. Бордцсон чинь шал өрөнгөтэй болсон шүү дээ гэдэг юм уу тэр болгоны хөдөлмөрийг үзэж хүүхдүүд бол баясгал ёстой л да. Тэр баяслаасаа өөрснөө одоо цаашаа хөдөлмөрт дуртай болох юм бол би зөндөө болно авах гэж бодож байгаа. Энэ бол маш их зөв ажил гэж бодож байна. 6 таас ээж-тавд гэрээлээр ажиллаж байсан. Тэгээд сүүлийн 3 жилийг идэвхтэй мот ярьж байсан. Тарж байгаа. Монголд ингээд би ингээд шивэдээс ирэхэд Монгол бүр ингээд сав л байсан. Би ингээд үнэхээр тэр ногоон улсаас сав болсон байхгүй юу? Тэгээд хайгаад бол Монгол бүр аимшиг таагдаж байсан. Тэгээд энэ бүх хүмүүстэй мод тарилжлээ да. Мод тарина гэдэг бол жаргалтай сайхан үс байхгүй. Тэрнээс биш мөнгө биш. Мөнгө гэж ерөөсөө битээ хар. Энэ бол гэр бүл дотносох, гэр бүл бие бинийгээ ойлгох, хүүхдүүдтэй хөдөлмөр хийж мөнгө олдохын энэ мөнгөний үр шимээр бид нар амьдралын ахуйг жоохон дээшлүүлж боддгийн гэдгийг ойлгох ийм сайхан боломжийг Монгол улсын ерөнхийлөгч нээж өгч байгаа. Энийг бид нар зөв талаас нь харах хэрэгтэй. Тэгэхгүйгээр тоо хөөсөн, мөнгө хөөсөн ийм асуудал гарах юм бол бид нар тийм их сайхан амжилт хүрэхгүй байх шүү гэдгийг иргэддээ хэлмээр байна. Хүүхдүүдтэйгээ модоо тариад, хүүхдүүдтэйгээ хийсэн үйл ажиллагаагаа ярилцаад, ээж аавтайгаа цуг хамтдаа хийсэн миний үнцэнтэй үйл явц энэ болж байна. Үүний үр шинээр бид өөрөө амьдралаач бүтээдэг юм байна, мөнгөөч босгодог юм байна, тэ. Баялаг дахиад энэ чинь цаанд бүтээгдэж байгаа юм байна гэдэг энэ үнцнийг хүүхэд ойлгоно гэдэг бол бүр юугаар цаашгүй өсөр том зүйлд нь оролцоод явж байгаа байхгүй тэ. Ботдоо өөрөө хийгээд тэгээ бүр манай хүү бол жишээлбэл хавар намартай ээжээсээ цалин ав ажиллахыг тэгээд ээж нь чамд өгсөн цалингаараа чи өөрөө дуртай зүйлээ аав гэдэг зүйлийг хүүхдэд ойлгуулчихсан. Тэгээ миний хүү бол одоо жил болгон яг хавар намар өөртөө үн цэнтэй авах зүйлээ хүлээдэг болчихсон. Тэгээд ээж би энэ жил ийм шин загварын гар утас авахыг хүсэж байна. Одоо би энд ноутбук авахыг хүсэж байна гэдэг юм уу? Одоо миний хүү бол бүр яг үнэхээр тийм. Тэгээд мөнгөний үн цэнийг мэддэг болсон. Тэгээд энэ жил харин за энэ жил би нэг өөр газар ажиллаж үзмээр байна гэж байна. Яасан гэсэн чинь та надад ихтэй харин хаалгаддаг гэж би мэдэн штэ гэд би маш бага зүйл хийж байгаа та тэрнтэй харьцуулах юм бол надад их мөнгө өгдөг. Тэгэхээр чин би яг хөдөлмөрөө бот дээр өнлүүлж сурмаар байна гэдэг зүйлийг сонсох бол надад бүр маш гоё юмсэн. Ямар хаз жаргалтай юм бэ? Миний хүү ийм хүн болж төлөвшөж нийгэмд мөн бас ийм аав болох юм байна. Тэ? Ингээд хүнийг ажилуулсан ч гэсэн өөрөө энэ юу илээ тэр үн цэнийг мэднэ гэдэг бол нөгөө хүүхдтэйгээ хамт баялаг бүтээж байгаа хамгийн том үн цэн байна. Буцаад энэ хорвоос би мөнх биш буцсан шүү дээ. Тэгэхэд өрмөн өөрөө ийм болоод үлдэж байгаа нь санаа амгалан намайг буцаах нэг том бас шалтгаан байхгүй дараагийн. Швед хүүхдүүд орчин үеийн юм бараг хэрэглэхгүй, гар утас Facebook хэрэглэж мэдэхгүй, хүмүүс утсаар гэхээсээ илүү загтаар харилцах дуртай. Хамтараа бүгдийг хийхэд дуртай бөгөөд хотхон дунд гэр бүлийн ахмадын нийгэмлэгүүд бий. Бүгд зүлгэн дээр суугаад ярьж хөөрж, нуурын эргээр хэвтэж алхаж гүйн. Энэ бүхэн бид бүхний хийж бүтээх ажлуудын нэг бөгөөд энэ бол хөдөлмөр өдрийн цуслан юм. Гэр бүлэрээ хамтдаа цагийг үр дүнтэй өнгөрөөцгөөе. Айл бүр хашаанда мод тарьж яхаар нийлээд одоо тэр шугам баапрагт нэг төслийн одоо таамт хэрэгжиж штэ тийм. Тэнд бол одоо нэг 3 сая төгрөг өгөөд айл бүр өөрсдийнх нь оролцоог тэнд хийчих юм байна л да. Би болгочих юм байна тийм ээ. 50 айл юм уу 100 айл 500 айл дундаа л нэг данс тооцоод байх юм байна. Багт штэ тийм. Тэгээ тэрийг тэн дээр очиж. Тийм штэ.
Тийм. Тэгээд энэ нийлүүлсэн мөнгөнийхөө үр шимийг өөрөө буцаад итчихнэ. Ямар нэгэн байдлаар энх хоёрт энэ мөнгийг өгөөд хураалгаад ингээд явчихж байгаа зүйл биш байхгүй. Тийм үү. Бас алдчихгүй юм байна. Алдчихгүй тийм. Тэр ямар болохоо тийм. Тэр нь өөрөө тэр газар дээр очиж буулгаад бид нар хамтдаа энэ үйл явцыг хийгээд эхнээс нь өөрөө бид нар хөрсөө боловс бүх юмаа ингээд нөгөө контентжуулах гэдэг. Бид нар яг энэ түүхийг бүтээж шүү. 1 жилийн дараа хэд бид нар ийм болж юм. Бидний тарьсан байгаа ч өөрөө энэ юм байна гэгээд тэр болгоно өөрөө хүн хүртээд аваад идээд хүртээд ингээд явхаар чинь шал өөрөөр явцаална үстэй. Тий. Тэгээд шууд өөрөө тэр нөгөө бүх юм нөгөө шилэн байтугай бүр ивэл алган дээр нь боттой боож байгаа. Одоо мод тарих өдрүүд ажил эхлэх юм байна. Ажлууд эхэлнэ тий. Одоо 5 сарын 10 гэхэд бид нар бүх үйл ажиллагаа хүнээ бүрдүүлээд сайхан хоорондоо ярьж тохирох юмудаа хийлээд энэ төслийн үйл явцуудыг бүгдийг танилцуулаад тэг хамтдаа бүр ерөөсөө тэр газраа эргүүлдэг нь нөгөө тэг хүлэмжээ очиод худалдаад авдаг нь вэ нүү заавал мөнгө гэхгүйгээр өөрөө би ийм гагнуур хийдэг юм а ийм чадвартай ч гэдэг юм уу өөрөө би хүүхдийн тоглоом хэлбэ хийх ийм чадвартай би өөрөө мужааныхаа үйл явцыг ингэж хийгээд эндээ оролцъё гэдэг ерөөсөө энэ хамгийн зохистой зөв оролцоог л бий болгох гэдэг. Тэр одоо 50 гэр бүл нийллээ гэж бодоход тэр зөвхөн өөрийнхөө талбай дээр л ажиллах уу, нийт талбай дээр ажиллах уу? Нийт талбай дээр ажиллаад тэгээ нийт талбайгаас гарсан ургацаа бид хуваагаад тэнцвэртэй аваад хүртэх байх. Тийм үү. Яг өөр өөрийнх нь жижигхэн шиг газарч байхгүй юм байна тий. Өөр өөрийнх нь жижигхэн газрыг харин бид нар ийм жишгийг юм бий болгочлаа. Одоо би энэнд ингээд 100 га өгөөч гэдэг зүйлийг л одоо шилхан уулдаад тавих гэдэг юм бид нар. За. Тэгээд энэ хүмүүс чинь өөрсдөө дахиад нэг өөр өөрийн гэсэн жижигхэн газартай байна. Одоо энэ газар дээр дараагийн хүмүүс энэ экономикоо тариад идэх туршлагатай болчлоо. Би зааж өгөх гэдэг аахгүй ихний газар дээр. За хурс ингэж боловсруулах юм шүү. Тийм байна. Тэгвэл наа чи нэг нөхөрлөл юм уу? Одоо нэг хоршоодын хууль батлагдсан. Одоо тэр хоршоо чи өөрөө 3% зээл одоо өгдөг болж байгаа шүү. Хоршооноос өөрөө. Энэ баг тийм хоршоо болох юм шиг байна тий. Хоршоо болж болох байхгүй тий. Тий. Одоо хоршиж одоо хөдөлгөөр хийчихсэн тий. Хийх гээд байна тий. Хоршиж хөдөлгөөр хийх гээд байна тийм үү? Хийх гээд байна тий. Одоо модоо тарих гээд байна. Нарийн ногоогоо тарих гээд байна тий. Ажилд сурах гэдэг нь өөрсдөө тийм. Тэгээ нийтдээ ингээд нөгөө нэг бас нэг цалин хөлсний боломжийг ингээд нэг хин нэгэнд ажиллаад ингээд байдаггүй өөрсдөө нэг хоршиж нийлж хийчихээд хамтынхаа амиг ингээд баг үнсээр хийчихээд тийм үү хамгийн одоо нөгөө стрессгүй хамгийн амар амгалан байдлаар хамгийн эко байдлаар гээд хүнд одоо байж болох тэгээд нөгөө баялаг бүтээгдэж чинь тийм үү энд үнцийг боловсрж чинь хүн өөрөө ажилсаг болж чинь одоо Монгол хүнд ажилсаг хүн байхгүй болсон л гэдэг чинь чин сэтгэлтэй хүн нэгч байхгүй болсон гэдэг. А тэгвэл энэ бүх зүйлийг чинь байлгаж болж байна. Бид нэгдээд энэ зүйлийг хийж ийн гэдэг энэ шал өөр үйл явцыг л нийгэмд өгөх гэдэг. Тий, одоо тэгээд нөгөө талаасаа бол нөгөө халамжаас хөдөлмөрлөө шийдчихнэ гэдэг нөгөө өөрөө лооц чинь тэгэхээр ажил болох юм шүү. Ажил болох гэдэг байгаа байхгүй тий яг үнэн тий. За ингээд энэ хоёр манай баялаг бүтээгчний нэвтрүүлгийн зочдын одоо энэ машинд орж суугаад ярьдээ. Энэ одоо машин дээр дурдан зүйлэл харж байсан баг те. Зөндөө харж ирсэн тэгээд энэ машин суугаад яриад авах юмсан гэж бас мөрөөдөж ирсэн шүү. Тэр мөрөөдөл биелж байгаа агшинд бол үнэхээр сэтгэл гоё яа шүү. За тэгээд хоёулаа зөндөө л их юм ярьлаа. Дандаа гэрэл гээгээд талаас нь яглаа их хвчлэн тий. Тэгэхээр ингээд ажил явж байгаа явцд бол болохгүй бүтэхгүй дарамттай шагалцтай юм аз зөндөө байдаг тийм ээ. Зөндөө байдаг. Одоо ингээд хүн сурлууд их байна, ажил явуулахад мөн одоо хяналт шалгалтууд их байна. Зээл олдохгүй бас байгаад идэг тий. Тэгэхээр танаас ямар асуудал тулгарч байгааг ер нь бол ер нь бол маш олон удаагийн зээл одоо хүсэж үтсэн. Тэгээд нөө зээлийн нэгдүгээр шалгуурууд нь өндөр, хоёрдугаар тэгэл одоо нөгөө барьцаа хөрөнгөөс өсөлөө тэрийг нөө үнэлэгдүүч гэдэг юм уу. Зээлийн түүхүүд бол харцангуй сайн байгаад байсан ч гэсэн тэгэл нөгөө өшөө дахиад цаашаа нэгтгэг юмнууд нэх. Тендерт бол хэд хэдэн удаа оролцож үтсэн, материал өгч үтсэн. Тэгээд нөгөө бараг л цэг таслаас ч болоод боссонгүй гэдэг тийм илт мэдүүд тийм худал одоо нөгөө нэг юм хэлээл ингээд баялаг бүтээгчид шалгуур их өндөр. Өндөр тийм. Тэрийн албан хаагчдад болохоор ингээд амархан цэг тасал нь хамаагүй байдаг. Тэр бодоход түрүүн би танд хэлсэн шүү дээ. Ерөөсө төсөл ихэд нүүр нь өөр доторх нь бүгд ижлэхэн би бүр үнэхээр шоконд орж ирсэн. Тэгээд иймэрхүү байдлаар үнэхээр энэ төрийн байгаа мөнгө нөгөө дотор төлөвчтэй мөнгө иймэрхүү байдлаар ингээд буруу зарцуулагддаг юм биш байгаа гэдэг тэр эмзэглэл бол үнэхээр их байдаг. Ухааны олгын хатан дотор нийгмийн даатгалын шимтгэл энэ авж байгаа энэ татварууд нь бол асуудал алгаа ганцхан нэмэгдсэн өртгийн алтан дотор байгууллагуудад асар том ачаа өгж байгаа байхгүй асар том ачаа өгдөг. Асар том ачаа өрүүлж байгаа. Ягаад гэвэл энэ чинь нөөт өгдөггүй газрын нөөт өгдөг нь
өмнөөс нь төлөөд байгаа шүү дээ. Төлөөд байгаа шүү дээ. Тий яг үнэ ерөөсөө тэгж байгаа шүү дээ. Тэгээ нэг манай монголчин бас нэг албан бус сектор маш их. Тий. Гэтэл албан сектор нь ингээд нэг цөөхөн хэдэн албан сектор нь одоо ингээд өмнөөс нь нөгөө нурууг ахуулсан мөр шиг ингээд нурууг ахуулсан мөр шиг ингээд зүгсээр байгаад ингээд нөгөө Монгол хүмүүс үйлдэл явуулах аж ахуй эрхлэх айгуу дарамтсгал ихтэй учраас ерөнхийдөө шантарч байна л да. Дээрээс нь сая цаадхад бас маш их шантарч байна. Маш одоо урд хойжод өрөнд олж үзээгүүгээрээ баялаг бүтээгчид өрөнд орчлоо гэж байгаа юм тийм. Тэгэхээр энэ асуудлуудын шийдэхин тулд бол хамгийн түрүүнд Монгол Улсын засгийн газраас нөөтөн дээр нь хөнгөлүүлж хэвчээ байхгүй тийм бодтой. Нөөтийн 5% хөнгөлчих эсвэл нөөтийн тэглэж. Бүр тэглэж. Энэ 2-3 жилийн хугацаанд хэсэг хугацаанд яг хугацаанд тийм яг үнэ. Тэгээд цөмөрөө эдийн засгийн хямралыг хамтдаа даваад авчаа. Яг үнэ. Ухамсарлах уу, ургуулах уу гэх мэт маш олон хөтөлбөрүүдийг заадаг юм байна. Энэ хөтөлбөрүүдийг та хаанаас сурсан, танд багш байд юм уу? Эсвэл өөрөө суралцсан уу? Ухамсарлах уу хөтөлбөр гэж одоо боловсруулад зүрхэн чандын дуудлага соён гэгэрүүлэх хөтөлбөр гээд төсөлгээд тэгээ үүнийхээ хүрээнд бид нэр яаж монголчуудынхаа мөн чанар дээр ухамсарыг сэрэх юм бэ гэдэг үйл явцыг бий болгосон. Боловсруулад тэгээд энэ нь болохоор 5 сарын хугацаанд хүн өөрийнхөө одоо нас эхлээд үзэгдэлт амьдралдаа бид нөр өөрөө хэрхэн амьдраад байгаа. Миний энэ амьдралд байгаа завлангийн учир шалтгаан, энэ жаргалтай байгааг учир шалтгааны цаана юу байгаа юм бэ гэд амьдрал дээр тохиолдсон бүх зүйлүүдээ энэ дэвтэр дээр ажиллаад өөрийнхөө өнгөрсөн ой санамж түүхүүдээсээ тэнд өөр дотроо хураагдсан тэр бүх зүйлүүдээс ангижрах боломжийг нь олгож байгаа. Ингээд бидний амьдралд энэ үзэгдэлт байдалтай тохиолдож байгаа зүйлүүдээр тулгуурлаад бид нэг зан чанартай болдог. Өнгөрсөн давсан сэтгэлийн шарх намайг өнөөдрийг юм хийхэд одоо нөгөө дарангуйлдаг, айдаг, ичдэг, санаа зовдөг ч гэдэг юм уу те. Тэр нь болохоор байнгын биш нэг л удаагийн нэг санаа зовсон мэдрэмжүүдийг авах тэр чигээр бидний сэтгэл байдаг шүү дээ. Хүүхэд байхдаа жишээлбэл би өөрөө 7 дугаар ангид волейбол саксны секцэнд ороод тэ нөгөө бөмбөг яаж барьдгийг мэдэхгүй юм чинь бөмбөг над дээр ирсэн аваа тврээд гүйсэн чинь заал дөрөв хүмүүс нэрхэд л инээлдээд хүүхдэд тэгээд тэрээс хойш дахиж бөмбөг гэдэг ойлголт ерөөсөн миний амьдралын түүхэнд байхгүй. Тэр имзэглэл биш шүү дээ. Тэгэхээр энэ мэдчлэнгээр ингээд тэр ичимхий зам байдал өөрийгөө бусад илэрхийлж чадахгүй байгаа байдлууд нь өөрөө бидний амьдралаа тохиолдсон тэр нэг удаагийн үйл явц юм уу хин нэгний надад хэлсэн үгний имзэглэлч гэдэг юм уу те хин нэг нь гомдсон гомдол хин нэгэнд хохирогдсон тэр мэдрэмжүүд өөрөө өнөөдрийн амьдрал бидний байнга удирцаар байгаа юм байна. Ингэсэн тохиолдолд бид өөрөө амьдралынхаа үйл явцад бүх үйл явцыг ухамсарлаад эрүүл саруулаар сэтгэж амьдрах боломжгүй юм байна. Тэгэхээр монголчууд бидний нийгмийн амьдралд бүхэлдээ энэ үйл явц нөлөөлөд байгаа юм байна гэж хараад тэгээд нийгэмдээ энэ ухамсарт үйл явцыг зайлшгүй бий болгож өгөх нь өөрөө миний нөгөө амьдралын зорилго буюу энэ хорвоод хүн болж төрсөн үүрэг юм байна гэж ухамсарлаад энэ зүрхэн чандын дуудлага гэдэг энэ ном бүтээлийг гаргаад тэгээд түүнтэй холбоотой энэ дагалдах өөртөө ажиллах дэвтэр тэгээд энэ сургалтууд гэдэг ингээд энэ бүхэл бүтэн цом цогц хөтөлбөр болж байгаа. Бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг. Тэгэхээр энэ ухамсарлахын хөтөлбөр намайг бие засахад их төшөг болсон гэж бодож байна. За тэгээд одоо би нөгөө гэрээ төвхнүүлж гэрээ засахын тулд одоо гэр бүлийн хандагаа ажиллахын тулд би энэ ургуулах гэдэг энэ хөтөлбөр энэ газар шороо мод урамалтайгаа нийлж хагаад ер нь гэр бүлээ ер нь засах юм байна. Төлөвшүүлэх юм байна. Эдгэртэй нөлөөлөх юм байна гэж бодсон. Тэгээ нөгөө нийгмийн шууд тэр бум мод руу ингээл шууд хүүхаа гэж орохоос илүүтэй те яг гэр бүлийнхэн хүрээнд өөрсдийнх нь чадах хэмжээнд хувь нэмрээ оруулаад явах нь тэр бум модны бас нэгэн хэсэг болох юм болов. Тийм болохоор энэ хоёр хөтөлбөр маань хоорондоо яг энэ тал дээр маш их уялдаж өгч байгаа миний хувьд л. Багштайгаа учирснаас хойш бол би яг нэг хайж явсан юм олсон юм шиг сэтгэл бол үнэхээр төрж байгаа. Яагаад гэвэл бид нар одоо энэ насныхаа амьдралыг яг үнэндээ бол бид нар өөрсдөө л яг одоо байгаа бодит байдлаа бид нар бүтээж явд юм байна гэдэг ямыг л хамгийн сайн ойлгож авсан. Мод тарина гэсэн бас хүсэл багштай маань шууд холбож өгсөн. Тэгээд бас жил хагасын хүрээнд бол бас бясалгал өөрөө бас хийгээд явж байсан. Тэгээд өөрөө бясалгал хийж байгаа хүмүүс ч угаасаа л яг нөгөө
ирээд тухай юунд ингээд холбогдох хүмүүстэйгээ уулздаг гэдэгт айгүй ихтэй байж байдаг. Тэгээл багшийн маань яриа нэг өдөр л миний юунд л ороод ирсэн шууд мод тарих ийм хөтөлбөрийн талаар ингээд сонсоол за би үүнтэй шууд холбогдох хэрэгтэй байна. Би тэр ингээд шууд ойлголцох юм байна гэдгийг би бол шууд мэдсэн. Танай гэр бүлийн хийсэн бүтээсэн юм чи ингээд улмал агуу болоод яваад байна л та. Тэрний хажуугаар өөрөө бас ийм сургалтын хөтөлбөрийг боловсруулад ухамсарлуулад тэгээд 5 сарын дараа ухамсарлах юм бол ухамсарлсан хүмүүс нь 3% гэдэг энэ хичээл доонтой хамрагдаад тэгээд урам зоригтойгоор одоо энэ дараагийн хөтөлбөр рүү орж ийн гэж. Тэгэхээр энэ нэг тэсэгхэн хүн энийг таны сургалтанд суугаад таны одоо ургуулсан модыг очиж танилцаад байхаасаа гадна өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байгаа энэ энэний чин гол ачаалууд нь болохоор Монголын бүхэл ард түмэнд ингэж одоо гэр бүлээрээ мод тарьж ургуулж дээрээс нь ухамсарлаж одоо тарих ийм сургалтуудыг давхар аваад явах боломжтой шүү гэдгийг одоо энэ нэвтрүүлгээр дамжуулж одоо Монголын ард түмэнд хүргэж байгаа шүү дээ тий. Яг үнэ. Энэ бол нэг хэсэг нь тийм үү. Гэтэл та цаашаа яг юунд хүрэх гээд зориод байгаа юм? Юунд хүрэхээ зориод байна вэ гэхээр түрүүний таны хэлсэнчлэн байгаль цаг уурын өөрчлөлт гэдэг зүйл бол дэлхийн нийтийн асуудал болчлоо. Унадны цэвэр усны нөөц дэлхийд байхгүй болчлоо тий. Энэ мэтчлэнгээрээ бид яваад иж болохгүй. Монголд мод тарих нь хүн төрөлхтөн бүгд өөрөө ухамсартай байх нь бүх нийтийн үйл хэрэг болчлоо. Тэгээ бид өөрөө бид монголчууд бид Монгол дэлхийг засна гэдэг ингээд чэйжилэлдээ домгшоод гүгөөд байдаг. Тэгвэл одоо бид нэр 1000 Чингисийг яриад бүтэхгүй болчлоо шүү дээ. Үнэхээр Чингисийн үр сад юм бол үнэхээр монгол хүний үр сад юм бол яг тэр мөн чанар дээр өөрөө сэрж ухамсарлаад өөрөө амьдралаараа үлгэрлээд тэгээд дэлхийн нийтийг бид нэр иймэрхүү байдлаар монголчууд өөрөө байгалыг хамгаалах гэдэг юм аа. Байгалыг хамгаалсны үн цэн цаана нь өөрөө бидний энэ их дэлхийд цэнхэр гараг гэдэг чинь өөрөө бүтэн байх хэрэгтэй шүү дээ гэдэг зүйлийг л ингээд үйлдэлээр өөрөө үлгэрлэж харуулахыг хүсэж байна. Тэгээд үлгэрлэж харуулах ухаан гэдэг зүйлийг би өөрөө ээж аваас авсан байна. Улсын алтан хэлхээ компанийн ажилчид буюу компанийн одоо ингээд нөгөө үүсгэн байгуулагчид гэр бүлийн гишүүд одоо манай энэ удаагийн баялаг бүтээгч нэвтрүүлэгт орж ийн. Эдний гэр бол одоо маш ажилсаг одоо үрээ түүгээ түүнийг өрсдүүлээд ингээд тарьж ургуулад бүхэл бүтэн одоо River Garden-гийн энэ одоо шилдэг одоо цэцэрлэгчлэлтэй ингээд хотхон болтол нь ингэж үлгэрж ажилласан ийм гэр бүл байна. Яг энэ гэр бүл одоо өнөөдөр хөдөлмөр өдрийн зуслан гэдэг шинэ ажлыг санаачлаад Монгол урд нь байсан гадаадын олон улс оронд энэ байдаг. Ийм сайхан хөдөлмөр өдрийн зусланг одоо өөрсдийнх нь гэр бүлээр үлгэрлээд модоо тариад ургуулад тогтчуулаад ингээд энэ бүгдийг хийцэн энэ сайхан гэр бүл хөдөлмөр өдрийн зусланд манай Монголын гэр бүл та бүхнийг бүгднийг нэгтгэхийг Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос уриалж байна. За ингээд баялаг бүтээгч нэвтрүүлгийн дугаар энэгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Тэр баяртай. Мод тарьж Монголдо сайхан амьдарцгаая.